За одоо би захим орчинд алдартай Өвөр Монголын Шилэн гол аймгийн баруун үзэмчин гушууны 99-р замын эхлэл дээр зогсож байна. Манай баруун үзэмчин гушууны 99-р аялал жуулчлалын шугамнууд одоо 2023 онд жинхэнэ ашиглалт орсон. 3 замын холбосон бүх урт нь 169 км. 3 чиглэлээр 6 томхон аялал жуулчлалын бүсийг холбодог. Тусгай дугаан зам бас хөгжим замаас гадна өртөө жусаал ариун цэврийн байгууламжээр үйлдэлэг бүрэн хангагдсан. Зам дагуу гэр буудал, хоолны үйлдэлгээ соёлын бүтээгдэхүүнээр дамжуулан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж байна. 2025 онд бол энэ чам 3 жил бүтэн түмэн жуулчдын хүлээн авч 13 доншуур ясны орлого болсон байдаг. Зам дагуу байх 100 гаруй малчдын аялал жуулчлалын худалдааны зүгүүд 800 гаруй адилын барийг бий болгож малчдын орлогыг мэдтгэж нэмэгдүүлсэн. Энэ бол тээвэр аялал жуулчлал хөдөө орон нутгийн хөгжлийн нэгтгэсэн үйлдвэрлэлийн зам байгаа.